Хөгжмийн мэрэгчлэтнүүд бидний нэлээд анхаарал татаад байгаа дуучны нэг бол манай анх чимэг байгаа юм л да. Бид олон газар дуулаж, олон дуу дуулж бичлэгийг нь бол сонсоод энэ дуучин бол бас миний хувьд бол уртын дууны салбарт бол нэлээд өөр ингэсэн өнгө төрхтэй бас тийм хошуучлагч маягийн дуучин байж болох юм байна гэсэн ийм ойлголтоор би явдаг хүн л дээ. Хөгжмийн одоо тембр гэж яриад байдаг бид нар их шиглэний хувьд, ерөнхий амьсгааны хувьд, тэгээ ерөнхий хүчний хувьд бол нэлээд тийм өндөр түвшний чадвартай дуучин байна гэж би бол хардаг. Яг бид нарын үлгэрэлдэг одоо дуучин гэвэл эмэгтэй дуучдаас бол Нор Бонцдгой Шар Хүүхэнгой хоёр л бидний үед бол мэднэ. Магадгүй одоо Нор Бонцдгой тэр их шиглээ гаргах илэрхийллийн төвшин бол Шар Хүүхэнгойгоос Нор Бонцдгой талын одоо их шиглээ гаргахтаа бол илүү хүчтэй юм байна гэж бол би мэдэрсэн. Тэр тусмаа одоо Уяхан Замбатвын наран гэдэг тэр алдартай дууг бол хэд хэдэн хувилбараар дуулсныг нь бол сонссон. Бас дүрстэйгээр орчин цагийн жаахан найруулгатаагаар Замбатвын нарыг дуулсан байна лээ. Ингэж дуулж болно. Уртын дууны ямар дууг нь эвдчихэж байгаа биш. Өөр ингэсэн санаагаар ингээ гаргачих юм чинь. Тэр санаачлага бол надад их сэтгэл хөдлөсөн сайхан ийм бүтээл болж чадсан. Тийм ч учраас бид нар анх чимгийн нэг өөр ингэсэн одоо том концерт бие даагаад ингээд тоглолцоосоо гэж ингэж боддог байсан. Энэ сарын 12-нд бол тоглох юм байна. Тэгэхээр энэ концертанд ирсэн одоо сонсогчд бол их азтай сонсогчд байна гэж би бол бодож байна. Ягаад азтай сонсогч байна вэ гэвэл энд хоёр зүйл бол нэлээд одоо орчин цагийн яг хөгжмийн соёлын хувьд бол анхаарал татж байгаа юм анх чимгийн концертанд байгаа. Нэгдүгээрт бол уртын дууг үнэн чанартай одоо сонгодог төвшөнд хэрхэн яаж дуулах вэ? Ялангуяа одоо амьсгаатай холбоотой, шуранхайтай холбоотой энэ юмнуудыг хэрхэн өндөр түвшинд одоо гаргах боломж байна вэ гэдгийг ухаарахад хэрэг болно. Нөгөө талаар Бурят зуны олон сайхан дуунуудыг бол дуулж байгаа. Бидэнд бол өнөөдөр нэг айхтар одоо дутагдж байгаа юм бол үндсэндээ бид нар халах чиглэлийнхээ уламжлалт дуунууд дээр тулгуурласан дуулаачийн соёл ингээд яваад байгаа юм. Бид нар ойрдын ч гэдэг юм уу, зүүн одоо даргангийн ч гэдэг юм уу, Бурятын эсвэл одоо дархтын ч гэдэг юм уу, энэ аялгануудыг бид нар үндсэндээ олон нийтэд сан хүргэж чадахгүй байна. Анх чимгийн хувьд бол энэ удаад бол Бурят дуугаараа дагнаад ингээд хөргөх гэж байгаа явдал бол их одоо сайшаалтай хэрэг гэж бодож байна. Бурят дуулаачийн тухай бол би нэг ганц санаа хэлэх нь зүг байх гэж бодож байна. Манай үзэгчид санаж байгаа бол үндсэндээ манай дуурийн дуулаачийн одоо эрхтэйчүүдийн гол том төлөөллүүд бол Бурят зуны одоо төлөөлөл байсан гэдгийг та бүхэн бол санаж байгаа бах. Цэгмдийн бүрвд орж иж одоо авраг дуучин байсан. Тэмбэрлийн жаргал сайхан, Жаминжив, Баатар гэт. Тэгэхээр энэ бол бүгдээрээ одоо хинтээ дорнот нутгийн гаралтай. Монголын дуулаачийн соёл бол энэ цаг агаартайгаа их айхтар холбоотой байдаг. Хуурай тэгш талын одоо дуучид бол үндсэндээ дээд хоолой, хатуу хоолой бол асар их чадвартай байдаг. Жишээлбэл одоо дунд довыг аваад үзье, өвөр хангааг аваад үзье. Одоохондоо өвөр хангаад гिचл одоо 6-7 уртын дуучин одоо гавьяатууд байна. Дандаа тэр хуурай нэлийн одоо хуурай газрын. Тэгээ одоо бид нар дунд довынхаа дуучдыг аваад үзье. Хайд, Сэвэл сүрэн, Дорж давг, Нор Бонцод, Даш Билжээ одоо хэн байдгийг. Энэ бүх дуудчин бол энэ
хуурай дуу маягийн юм газар. Гэтэл энэ хинтийн нурууны уур амьсгал бол эднэрийг бодох юм бол нэлээд зөөлөн байдаг учраас дуучдын хоолой их тийм тусдаг зөөлөн байдаг. Тийм учраас ерөөсөн орчин цагийн манай уртын дуунд бол энэ зөөлөн ихшиглээ бол маш чухал хэрэгтэй болчиход байна. Манай үзэгчид санаж байгаа бол жишээлбэл одоо шинэхэний алдартай дуучин миний шав цэцэгмаа гэж одоо өвөр Монголын дуучин бий. Тэрнийг ингээл дуулаад ороод ирэхдээ зэрэг ямар сайхан дуучин бэ гэдээ ингээд бид нар ярьдаг. Ягаад сайхан дуучин бэ гэхдээ зэрэг тэр зөөлөн байдал. Цэцэгмааг нур бонцдгоо сонсчоод энэ ер нь хэрвээ халах уртын дуу дуулах юм бол миний хойноос гიშгэх хүүхэн шүү гэж ярьж байсныг бол би сайн санаж байна. Гэхдээ зэрэг анх чимгийг бол нур бонцдгоо сонсоогүй байх л да. Гэхдээ цэцэгмаагийн ерөнхий одоо тэр тембр ихшиглээ бол анх чимэгт бол байгаад байдаг. Энэ тэгэхээр энэ бурядын юу вэ? Буряд дуу бол хоёр их одоо онцлогтой байгаа. Нэгдүгээрт бол ихшиглэгээний асуудал байна. Бид нар лад, цомнол гэж яриад байдаг. Өөрөөр хэлбэл одоо минор гэж яриад байдаг. Тэр дуулаачийн урлагийн зөөлөн бэлэг чанартай ихшиглээ бол буряд дуунд шингэсэн байгаа. Тэр чанарыг бид нар энэ Монголынхаа дуулаачийн урлагт нэмэрлэхэд анхчингийн концерт бол өөрөө нэмэр болно гэж би бодож байгаа. Нөгөө талаар та бид нар бол сайн мэднэ халах аялга, ойр даялга, бурайд аялга гэд хэлний аялгын тухай. Гэтэл хамгийн дуулаачид ойрхон хэлний аялгатай Монгол угсаатан бол бурайдад. Одоо та бүхэн хэрвээ мэдж байгаа бол хэвсгийг яаж хэлдэг вүлээ? Ихшгүүд үргэлж халах аялганаас ойр даялганаас бурайдын ярианы хэлний ихшгнүүд бол их гүнзгий, өтгөн тэгээд тийм тогтвортой байдаг. Тэгэхээр энэ аялга бурайд хэлний аялга өөрөө бурайд дунд шингэсэн. Тэгээ бурайд угсаатай хүн ингээд уулахтай зэрэг бидэнд бол энэ үндсэндээ энэ бурайд дууны том салхи ангачимгийн одоо концертээр гарч ирнэ л гэж би ингэж найдаж байгаа. Тийм учраас би ангачимгтээ одоо амжилт хүсэж байна. Та бол манай хөгжмийн соёлд одоо эн чинь төгсөөд 15 жил болчлоо. Энэ зэргийн одоо сайхан бүтээл үзүүлэх цаг болсоо л гэж би бодож байна.